Батын Нимагийн зохиол 17-ийн 37 дугаар хэсэг. Тэнхмийн сургуулийн дунд гэрт сурагчид хичээл номон заалган га гэ ги го гу го гу гэж уянхан дуудаж суутал хэн нэгэн хүн гэрийн бүслүүрийг тайлж өрхийг хуулан дээвэр туургын юу юугүй буулгаж гарчээ. Энэ сургууль байгуулагдаад удаагүй боловч бараг 50-аад сурагчтай болчихсон байв. Нийслэл хүрээнд соёлын төр сургууль төгсөөд ирсэн 18хан настай багш цэрэн хичээлийн заасаар суулаа. Хошууныхан гэрийн хуучин бүрээсийг шинэ эсгээгээр солих гэж байна гэж тэр боджээ. Гэтэл дээвэр туурга буулгагчид өннүүдийг сугалж эхлэв. Нэг буйн залуу багшийн толгой дээр унлаа. Хүүхдүүд бужигналдаж хаалгаар шахацлдан гарцгаав. Сургууль анх байгуулагдахад Жаргалант сумын Чалхаа баян 13-та эрх хөвгөөнэ дарга багш Лувсан гомбод шавьруулж бас 5 ханта бор гэрээ аз хөлсөөр баривсан юмсанжээ. Гэтэл тэр танхил хөвгөн ном сурах гэж шамтахын оронд дэггүүтэж хичээл үүмэлсэн учраас дарга багшаас модон шугамаар адис авчхаад орилж бахирсаар гэртээ гүйж очсон гин. Хүүгийнхээ толгойд шугамын ормоор булдруу гарсныг хараад Чалхаа хагарах шахтлаан уурлаж тэргэнд хөлөлсөн шарнуудаа тазгуйдан шогшуусаар хурчрээд гэрээ буулгаж байгаа нь энэ ажээ. Ийм явдал болоход дарга багш тамгын өргөөрөө харьяалгаж галдаа залан шагдар туслагч хоёрыг барг чирхээс наахнуур авчирв. Бас хоршооны дарга эвлийн үүрийн дарга мэтийн албан хаагчид өөрсдөө хурширлээ. Эзэн нь эдээ мэддэг эргэн усаан хаштгаас хойш хошуу тамгийнхан яаж чадсангүй. Шаа туслагч сүрдүүлж, Лувсан гомб гуйж, эвлийн үүрийн дарга ухуулах зэргээр янз янзаар арга хэрэглээд дийлсэнгүй. Тэд зүйлдээ аргаа бараад Чалхаа баян хэлгүй зарц хоёрын гэрэн ачхыг дэмэл харж зогсов. Тэгтэл юндэн давхиж ирээд морио хөндөлсөөлөн өөрөө ч ташаа тулан ханхалзаж "Энд юу болж байна?" гэж чанга дуугаар асуужээ. Гэтэл түүнийг хэн ч тоож хариу хэлсэнгүй. Харин үнс дүргсэн бичгийн самбраан сугавчилж хурц үзүүртэй мод харандаа барьсан нүүрэмгийнхүү "Чалхаагаа гэрээ аваад явчих нь бид номоо хаана үзэх юм бэ? Зүүн гэрт хоолундаа хийдэг бас хучлах дэвсгэрүүдээ аваалчихсан. Баруун гэрт бүгдээрээ сууж багтахгүй штэ. Хулгайч нарыг хаадаг хар гэрэл хоосон байгаа. Бид тэнд орох юм уу?" гэж хэлжээ. Юндэн мориноосоо бууж данхалзан алхасаар шаа түвшмлийн өмнө тулж очоод тэнд байсан бүх хүнд сонсогдохуйц чанга дуугаар "Цагаан цэргийн дээрэмчдийг сөнөөж хошуу нутгийг төвшөтгөх хэрэгт хүчин зүтгэж гавья байгуулсан 17-та та ямар яриа хэлэлцээ хийсэн бэлээ? Чандамны амны эхэнд том хашаа байшин бариулж үн хөлсөнд нь хурдан азарга хуй торготоогоор өгнө гэж амласан биз дээ. Тэр хэлэлцээний ёсоор Арандал бид хоёр хүйтэнд хөрч халуунд халж турсаг болтлон хөдөлсөөр дотор нь хаант сууж болмоор ордон босгосон. Гэтэл та хэлсэн ам насаа буцаж хайсан шүлсэн залгсан байна. Ийм учраас хийсэн юмаа яахыг бид л мэдэх болж дээ. Би тантай ноён албад хоёрын ёсоор ярихгүй. 8 хийсэн хүний хуваар ярина. Бид тэр хашаа байшингаа Тэнхмийн сургуульд өгөхөөр шийдлээ. Тамгын газар Тэнхмийн сургууль хоёр бидний гарыг юугаар зайлгахаа өөрсдөө мэдээрэй. Өгсөн юмыг чинь баг гэж хамлахгүй. Харин та нар ард олонд учрыг таниулан ачих хүн тэг хөсөг гаргаж хашаа байшингаа одоохон татаж авах хэрэгтэй. Нэгэнд хийчихсэн юмыг задлах босгох амархан шүү. Би ажил хийх улсад зааж зааварлана. Өөрөө ч модын өргөж тавилцсан. Тэгээд энэ сургууль хэдхэн өдрийн дотор өндөр сайхан байшинтай болно гэж хэлжээ. Хэнд ч мөчөөгөө өгч үзээгүй ямар ч үйдэх хэлхүүгэн олж чаддаг шаа түвшмэл ноднон зүүн буруулсан дээрэмчдийг нэхэж явах үедээ зүүн харуулын содом хөндийн ам хэлэнд ялагдсан муу чирч унсан билээ. Тэгж цочоон гарсан болохоор энэ удаа хөл дээрэн тогтож салхинд гуйдуулсан дэрс шиг ганхав. Тэрээр хөх судал татсан 100 нүдэндээ тэсэшгүй цухал үлэмжийн занал тодруулан шүтэн цөөрсөн биелээ хорстол хатсан боловч үг хэлсэнгүй. Харуулын хүндээс эхлэн зайсангийн зарц хүртлээ ингэж оодох болсон нь хуучин түшмлийн эргсүр буурсан төдийгүй мөхөх цаг ойрцсныг шинжгэлтэй. Шагдар тэнх хүн биш болохоор хувь заяандаа дуулууртаа захирагдахаас өөр замгүй гэдгээ ойлгосон нь лавтай.
Чалхаа баян гэрээн ачаад ойрд тослоогүй тэрэгнүүдэн хяхнуулсаар хөдлөв. Тэнхмийн өмнө цугларсан хүмүүс Шагдар Юндэн хоёрыг ээлжлэн харж дуу шуугүй зогсцгоо. Хашаа байшин өгсөнд нь баярлаж тэргүүн туслагчийг аимшиггүй загнасанд нь бахархсан хүүхдүүд Юндэнг дүрлийн ширтэцгээ. Танд гялалаа. Таны гарыг цайлгах юм бидэнд бий. Харин хүн хөсөг хоёрыг хаанаас яаж олдгийн бэлээ дээ гэж дарга багшийн санаа алдан өгөөлөхөд. Алхал болондоо тамгын газрын бичиг өвөртлөөд отог сумд руу давхицгаадаг хэрэгэ гэж эвлийн үрийн дарга хэлв. Юндэн мориндоо мордож сургуулийг орон байртай болгох ажлаас хойш суухан ховорхон байхаа. Хэрвээ хойш суух юм уу саад хэвэл тэр хүн хувьсгалын дайсан байхаас зайлахгүй. Тийм этгээдийг дарив баривчилж гянданд хориод аймгийн яам улсын дотоодыг хамгаалах газарт мэдэгдвэл таарна. Та нарт ажил хийх хүн юу мунтахв гэснэ. Гяндан руу ташуураараа зааж. Тэр хоёугууд юу хийж байна? Зүгээр л голилдоод сууж байна шүү дээ. Ийм бэлэн их хүч хажууд чинь байхад хүн хаанаас олох вүлээ гэж та нар юу ярина вэ? Гэд морио гуйд нь давхижээ. Юндэн сайрын тухайд хурч ирээд хөршийн дөөн төрүүлж був. Арандал цээжин дээрээ хүйтэнжин тавиад хэвтэж байлаа. Дотор нь давчтаж зүрхэн дэлсэд болдгүй гин. Шаа туслагчийн хуучин мэхийг шин мэхээр хариулчихад ирлээ. Хашаа байшингаа Тэнхмийн сургуульд өгчихсөн. Саяхан байгуулагдсан хөөрхий тэр сургууль хөрөнгө мөнгөний хувьд Шагдар туслагчийн хаанч хүрэхгүй нь мэдээж. Гэвч олны буянгаар бүтэж бүрэлдсэн албаны газар болохоор танах манах хоёроос арай баян байлгүй дээ. Бидний гарыг цайлгах нь ч цайлгана баха. Тэгтээ өгөх юм нь багал байж таарна. Юу ч өглөө гэсэн чамлаж болдгүй юм шүү. Хамаг хүч хөлсөө мангасын ходоод руу цутгаснаас ангаахан ам руу хийвэл буян болно үсттэй. Бозрын газраас авсан булга нөмөрч явснаас ариун газраас авсан атсаг нөмөрч яв гэдэг өгч би гэж Юндэн хэлэхэд Арандал хэвтээгээрээ тамхиан асааж гашуун утаа манарган чи зөв юм хийжээ. Тэр хашаа байшин шаа түшмэлээс халгаж авсан болохоор хамаг хэрэг бүтгэн тэрэ. Тэнхмийн сургуульд бэлэг болгочихсон чи яах вэ? Төр төмөн хоёр хожим хойно биднийг үзэж харагч юу магад гэж хэлээд дуугүй болов. Арандал эхнэр хүүхдээ хөөж гаргаад өөртөө тохиолдсон жинхэнэ зовлон сайхан сэтгэлд энэ хүнд хилдэгч юм билүү. Тэгвэл дотор жаахан онгоох юм биш байгаа гэсэн боловч тэр золгүй явдлын талаар ам нээж тунч боломгүй санагдлаа. Юндэн тэдний дээлдэв юм бурж чулуун зуухан дээр хайрсан амттай гамбрыг идэж тухтаа суухаар завдсан боловч Арандалын хүнтэй ярих дургүй байгааг мэдээд шалавхан гарч одов. Гэртээ хүрэх замдаа хөрш өвгнийхөө ийм хачин байдалтай байгааг дотроо гайхан хорвоогийн гамшиг бүхнийг амсаж гал мэсэн дундуур туулж өнгөрсөн хүний зүрх чулуу шиг болчихсон баймаар юм. Нэг хашаа байшингийн үн хөлснөөс байтугай юм алдаж явсан хүнд энэ мэти юмд ингэтлээ гонж гутрах хэрэг юу байна та? Ямар хатууждаггүй сэтгэлв. Дотор нь хямарснаас болоод би энэ муудаж байгааг яа. Чаваас та гэж боджээ. Хэдэн хоногийн дараа лувсан гом багш ирж өгөөмөр сэтгэл гарган Тэнхмийн сургуульд их тус хүргэсэн хоёрын гар цайлган 40 янчаан өгөв. Та нарын бүтээсэн хайр хишигт багш сурагчид өдөөгүй хошооны ард олон бүгдээрээ баярлаж байна. Энэ ач тусыг чинь бид хэзээ ч мартахгүй. Шагдар туслагчаас бусад бүх хүн санаж явна байх. Хашаа байшингаан буулгаж зөөх хүн хүч унаа хөсөг гаргуулах тухай бичгийн их зохиож хошуу захиргаанд орсон чинь тэргүүн туслагч мутраан тавьж тамгаан дарахаас татгалцснаар барахгүй. Нөгөө их бичгийн нь ураад хайчихсан. Одоо ганц гомб мэрийн жасаанд ээлжийн түшмлэр үлдэж бусад түшмэд нь гермалаараа отор хөөгөөд явчихсан юм чинь дээ. Гомб мэрийн Шагдар туслагчийг харахлаараа арслантай тулгарсан хав болчихдог хойндоо айж голилцоод яаж чадсангүй. Арга нь барагдсан эвлэн өөрийн дарга царин багш бид гурав сургуульд хүүхдээ оруулсан айлууд руу мордлоо. Учраа хэлж
гуйж говьшхаас биштэй. Бадрын юмар сүм дуганч барьж болдог биш үү гэлцээд 3 тийшээ явцгаав. Бидний ажил санснаас амархан бодсон шүү. Орсон айл болгон өөрсдийнхөө хэр чадлаар тусалсан. Морь шар тэмээ нээлсэн 40 хөсөг Баашингийн маань ханы модны тоотой бараг адил ирчүү цуглараад та нарт хэл хүрхэхийн завгүй хашаа Баашингийн маань буулгаж зөөж эхэлсэн. Харин манай цэрэн самбаатай хүү учраас мод ванз бүхэнд тэмдэг тавьж амтсан шүү. Одоо Баашингаан босгоход банз модыг нь сольж хойлох вэ гэж айх юмгүй болсон. Тэгтэл та хоёр байлцвал дээр бах. Анх барьсан эз дээр нь заалахгүй болгооргүй. Модны ажилд тэд нар маань цөмөөрөө түүхий улс байгаа юм. Баашингаа хазгаа мөрөө барьж ч мэднэ. Нэгнийхээ толгой дээр мод унахчих ч юм уу хөл гараан цавчиж ч магадгүй. Ажил дуустал та хоёрыг сургуулийн тогооны гэрт байлгаж өн өртөггүй хоол идүүлнэ. Одоо хичээл номоо түр завсарлаад байхаа. Хүүхдүүд өмч шүүгэж та нарт тэр болохгүй. Юундэмэн чээл очиж үзэхээстэй. Миний бие нэг л өдтэй биш байна да. Эдний ажилд тус хүргэж чадахгүй бололтой гэж Арантал хэллээ. Юндэн ширэн гэртээ жижиг сүхэ ганцгалаад дарга багштай зүг хошууны төв рүү мордов. 10 сарын өмнө сүх мод хоёрыг анх удаа нийлүүлж гойлон цавчих гэж гутамшиг ан тарин сүхнийхээ эрэг хөлдөө буулгаж байсан хүн маань одоо нутаг усны хандаа Баашин барихыг заахаар багш болоод залагдаж явна. Үүнийг бодоод Юндэнгийн инээд хүрчээ. Бэдэ энэ чухал том ажлынхаа хөлсийг зөвхөн хоногийн хоолоор таглах гэж байгаа юм биш шүү. Зааж зааварсны чинь хөлсөө гомдоохгүйгээр өгнө. Арантал гуан тэнхээ мууддаг нь тун тоогүй юм боллоо. Биеийн сайн байсан бол хэдэн янчаан өвөртлөх байж л дээ гэж Лувсан гомбын өгүүлэхэд Юндэн. Аранталгаа бит хоёр ганцгаа хуваад сурсан улсаа. Атга хүрэхгүй 10 олсон ч 10 лан олсон ч дундаа хэрэглэх хэлэлцээтэй юм. Айл хүний амь нэг гэж ярьдаг үстэй. Нэг нь сатгалан нөгөө нь өлсгөлэн байж таарахгүй шүү дээ. Харин би нэгэнт барьчихсан Баашинг дахин босгоход хошуу нэмэрлснийхэн төлөө та нараас хөлс авахгүй. Хуруу нэмэрлэж гэсэн авахгүй. Аранталгаа бит хоёр тэгж цагаандаа болсон шунлын тулмууд бишээ гэв. Лувсан гомб Юндэн рүү зочмог харж юу гинэ? Гүчээ чинь ямар хатуу үгтэй нөхрөө? Бэ хүн гомдохоор юм хэлсэн гэж юу? Хэн та нарыг шунлын тулмууд гэсэн юм? Тэгэж ярих юм бол улсын сургууль гэдэг чинь ядуу ардыг баяд ноёд шиг хөлсгүй зарцалдаг шунлын тулан биш шүү. Миний сургууль мөнгөө багтааж ядсан газар ч биш. Төрөөс олгосон төсөв, түмнээс хайрлсан тусламж хоёрыг юмдаа хүргэж ядж л байна. Ард хүнээр ажиллаа зүгээр хийлгэхгүйсэн, гар бариад бугуй баривгэгч болохгүйсэн гэсэн дээл би шан хөлс амлсан юм. Яривч өн хөлс авахгүй гэвэл сайн л байна гэжээ. Тэднийг танхимын сургуульд хурж ирэхэд Баашин барихаар цугларсан харчуул галтгооны гэрте цөмөөрөө орчихсон. Хийх ажилгүй уйдсандаа хуруутах нь хуруудаж, хуалах нь хуалж, найр хормынхан шиг чих төжрөм дуушуу болцгоож байлаа. Гэрт хөл тавих зайгүй болсон болохоор Лувсан гомб Юндэн хоёр босго алхан гутаан зог тусав. Тулгын хажууд сууж байсан орсгой шүдтэй тагжгар борхон тэднийг хармагцаа нөхөд рүүгээ нүдэрмэж гиган тарих минь уран манчрын хувилгаан Юндэн дархан ороод ирлээ. Дээшээ марил. Өчүүхэн шав бидэндээ орд харш босгох ухаан зааж сойрхох юм бидтэй. Багштан уран гарынхаа ид чидийг яаж гайхуулдаг гэлээ? Сүхнийхээ эрийг эмтлэхгүйгээр чулуун дээр гадас үзүүрэлдэг гэлөө гэж хөгцтэй шүдэ яр зайлган ямаа майлах мэд хачин дуугаар игдүүтэй хөхөрөхөд харчуул нэр хийтэл инээлдэв. Юндэн гэнтээ энэ доог дохог хэрхэн хариулах арга удаан бодсонгүй. Хүмүүсийн хөл дээгүүр алхлан тагжгаар эрд тулж очоод "Жимээ чи миний эд эрдмийг гүйцэд ойлгоогүй хүн байна. Хэр хэмжээнээс нь их дутуу үнэлж байна шүү. Чулуун дээр гадас үзүүрлэх нь юу ч биш. Тэрэн шиг хялбар юм хаана байх вэ? Харин бэ чиний толгой дээр шор үзүүрлэж чадна шүү.
Хоёрханд чинь сүхнийхээ эрийг хүргэлгүй шороо зүү шиг хурцлж чадна гэжээ. Жимээ улам чадтай хөхөрч. Яа нэгнэ миний гавал дээр шор үзүрлэх хэрэггүй. Найраал уран үйлийн бурхан мандширын хувилгаа мөн байхын л дээ. Гэхдээ мандшир бурхан өөрөө ч гэсэн тийм шид үзүүлж барах болов да. Чи тэгж чаддаг болж гэм би чамтай мөрий тавьмаар байна гэв. Бэж гэсэн мөрий эцгээс буцахгүй. Харин жижиг сажиг ямар мөрий тавих дэмий байдаг. Би хэрв сүхнийхээ эрэг хуйхан чинь хүрэгчихвэл чамд эмээлтмээрээ өгье. Сүхээ толгойд чинь хүргэлгүйгээр шороон үзүүрэлбэл чи эмээлтмээрээ өг. Ингэж тохирох уу? Энэ мөрөнд эмээлтмээр багд шүү. Хэрв чи тийм эд эрдэм үзүүл чадвал би хамаг малаа хотон чинь тууж аваач. Өнчин ишгч үлдээлгүй өгнө. Чамд хэрэгтэй бол эхнэрээ чинь нэмж өгөөд би өөрөө үүдний чинь өмч босгоны чинь болъё. Би эмээлтмээрнээс чинь өөр юм авахгүй. Чиний хэд мал надад хэрэггүй. Эхнэр чинь бүрч хэрэггүй. Харин хуучин цаг хэвээрээ байсан бол чамаар боолон хийж нуруугаа майжуулгасан. За илв гарыг. Чи тэр хураасан модны хажууд очиж сууж бай. Би ганцганаас үхээ авчиръя. Юндэнгийн энэ шийдмэг үг Жимээг зарс хэлгэв. Юндэн чилгэр нуруу ганц эхэлж толгоогоороо тоон тулан зогсоод мөрийгөө эхлэе гэж дахин шаардахад Жимээ уламж бантаж нарийнхан хүзүүгээ сунтал өлийгөөд Юндэнгийн нүүрөөд бүлтгэнэн харж сүхний чинээр миний толгой дээр буучхвал яах вэлэ гэв. Яах юу байх вэ? Эмээлтмори минь лавн мэдтэй. Эмээлтмори чинь идэж чадахгүй болчих шүү дээ. Гавла хагад завчуулчих бол морьтой манта болох биш үү? Жимээ минь намайг иймэрхүү тоглоомонд дургүй гэдгийг чи мэднэ байхаа. Би хийн гэснээ хийж, чадна гэснээ чаддаг хүн шүү. Хэлсэн амандаа эзэн болж эдсэн хоолндоо сав болохгүй бол эр хүний толгой мөрөн дээрээ бүнжигнүүлж яваад яах вэлэ? За хэлв бос. Олон таван үггүй гарч миний заасан газарт очиод суу. Байлхот юунд минь чиний гард тэгж зуурдаар талиснаас үхэх мөрөөрөн үхвэл дээр самдам бишрэлт гэгэнтэн их өргөл буян үйлснээ минь төлөө надад 80 жилийн нас хайрлсан юмсан. Тэр насанд нь хүртэл гэлдэрч үзхийг бодъё. Юндэн нарийнхан хар гизгийн гартаа хэд ороогоод чанга угцран. Чи босноо үгүй юу? Нууранд суусан нугас дээгүр нь бүргэд хэлхийг харах шиг битгий нугж ягаад бай. Би чамайг босгож дөнгөн шүү гэж зандарч. Үст хуйх нь хуурчих шиг санагдаж тэс харахгүйгээр өвдөхөд Жимээ ордуу тавин өндөлсөж хавчилсан. Яа юунд минь чи яаж байгаа чи энэ вэ? Халах гээ юу? Болж үзээч. Би зүгээр л наргиж хэлсэн болохоос тэгж зориуд хэлсэн юм биш шүү дээ. Солиорог бол тийм балаа юм юунд тэгж үннээсээ донгосох билээ те. Дахин ийм юм чалчвал улаан хилэмэн сугалж хаяарай гэж гэншигнэн хэлв. Хоёр эрийн дунд болсон энэ хэрэг эхлэхээс аваад тоглоом биш шоглоом байсан юмсанжээ. Харчуудын хинэнч Юндэнг ингэж зоримог загнана гэж бодоогүй бололтой. Тэд цөмөрөө шин дархны омог сүрэнд бэмбэж дууга хураан гөлөрцгөв. Юндэн Жимээгийн гизгийг тавиад ташаагаан тулж хүмүүсийн толгой дээрээс ширв татхан харах нь үнэхээр сүрлэг дөрөн ажээ. Хэрв Жимээ зориг гарган мөрийгөө гүйцээхээр шийтсэн бол Юндэн яах шаргаан алдаж эвгүй байдалд орохоор барахгүй бүр ичгүр шившиг болох байлаа. Гэвч тэр хулчхар амтан сүхний эрэнд толгойг нь тосож зүрхлэхгүй гэдгийг сайн мэдээд тэгж бардам түрэмгээ аашилсан юм байж. Мань Юндэн ямар ч уран гартны хийж чадахгүй эд эрдмийн нэр барьж тийхүү муухар гүжирмэг авирснараа бусдын өөдрөг явдалд ямагт атаа санаж хорон үгээр малтаж маажихта бахан хандаг овлоггүй хүний хулхийг буулгаад бүх харчуулд хандаж. За нөхөд минь нар эрт байна. Гэгээ тасартал их юм хийж амжина. Багжаавад цөмөрөө гарцгаа. Та нар 2 хоног дэмий суухта уйдаж цөхөрсөн бололтой. Бас хуйнт чичгүйдсэн байх. Одоо тэр уй хуйн хоёроо тараах цаг чинь болсон гэжээ. Хонон өнжин хуруудаж хуалсан юм чинь ямар элэнцгээ уйдах вүлээ. Харин хөлчилчглээ байна гэж нэг нь хэлв. Ажил эхлэхэд Юндэн заах багш төдийгүй захирах дарга нь болж хувирлаа.
Ирчүүлээ 3 хэсэг болгож тэнцэх тохирох ажлыг оноож өгөв. Хүчтэнхээтэй залуу улс нь хан шал таазны хөндлөвч нуруу мод өргөх зэргээр аль хүнд хүчрийн нугалж, дунд зэргийн чадалтан, нүх малтан, хашааны шонзоож, тамир султай нас агсан хүмүүс ханны завсарт хөвд зулах чигжих мэтэр тус тусынхаа үүрэгт ажлыг хийж эхлэв. Тэд бүгдээрээ байшин барих, мэдлэг дадлаг, дүй дүршлэр юнданд хавдахгүй учраас захирагч багшийн өөдөөс үг сөрөх хүн нэгч гарсангүй. Гомб мэрэн зориуд ирээд дуулбал дуугаа нийлүүлэн, доктор бол хүчээ нийлүүлж, үнэхэлсгүй ажилд үхэн хатан зүтгэж байгаа энэ улсыг ажиглан, лувсан гомб багшийн хаш хөөрөгтэй тамхинаас хамраараа дүүргэн чимхэж суухдаа "Үгүй ёр, энэ юнтэн хараач хөө, хэдэн харчулаа хаашинж гаргахгүй захирч байх шивдэ. Хэдэ завантаа ингэж тамгагүй ноён ташуургүй хуйг болчихдог байна. Арандал бүрээдад шав орж арваадас сар мод талхихтайгаа зэрэг ийм сүрхээ болчихдог байна уу? Аль эсвэл аав ээжээс алтан гар заяаж төрсөн хүн байна уу?" гэж асууж. Тэгтэн дарга багш "Айл нь хэрэг бололгүй яав гэж дээ. Гэхэд энэ хоёрын цаана уг хүний эр чадал, сэтгэлийн тэнхээ гэж нэг лутчин байх шиг байна" хэмээн хариулжээ. Хөх холхон жил урд урдийнхаасаа урт өнтөө сайхан намар боллоо. Өвсний сүл бууралгүй ааг шимтэйгээ хатаж ойрд чиг аваагүй газрын хуурай хөрс их л хожив хөлдөв. Барилгын ажил эхэлснээс хойш нэг ч удаа шуурга шамрах тавьсангүй. Баруун хойноос сэвшээ салхи намуухан сэвэлзэж, шар навчаа дэлгсэн ам хөндийг нарны зөөлөн дулаан илч гээгүүлсэн налгар өдрүүд эц төгсгөлгүй мэт үргэлжлэнэ. Цагийн дулаанд барилгачин ирчүүд ер нозоорч алгууралгүй, хоёр нарны хооронд бараг амралгүй ажиллан байшингийн ханыг тэн хагаст нь оруулж амжив. Тэнхмийн сургуульд ажил ингэж оволцохын хажуугаар жасаа тамгийнхны ажил бас ширүүсч, галч бичээчээс эхлэн тэрүүн туслагчаан хүртэл унс малгайган авах завгүй гуйлдэж эхлэв. Бичих хүргэх, зар тараах, 10 гэр, отог сумдын хурал хийлгэж, хошууны ардын хуралд төлөөлөгч сонгох мэтийн ажил гэнэт ундарч, ийш тийш нь тахар зарлаг мортуулан тамгын газарт бичээч нар толгой өргөлгүй суух боллоо. Аймагт цуугаа засгийн газрын төлөөний төшмөлөөс манай хошуунд улаан шугамтай нугалбар ирүүлсэн гинэ. Тэр төшмөл өөрийн биеэр удахгүй ирэх юм байх. Өнгөрсөн хавар жасаанд болж өнгөрсөн хошууны хурал сонгуул буруутсан гин шүү дээ. Дээд газраас тэр сонгуулийг хүчингүй болгожээ. Хуучин ноён цог бадрахыг засаг даргаар сонгосон нь нам засгийн бодлогод харшилж, ард түмний ашиг тусад эс нийцжээ. Тэгэлгүй ч яах вэ? Монгол улсыг ард гаралтай хүмүүс удирдах байхад нэг хошиг ноён язгууртан захирч таарахгүй шүү дээ. Харав ханаар бодсон ч ёсонд хацгаа хэрэг биш үү? Хаврын тэр ажил нэгэнд хүчингүй болсон болохоор энэ намар дахин сонгуул явуулж, цог банг өөрчлөн ондоо хүн сонгохоос гадна хойштон засаг даргыг хошуу дарга гэж нэрлэх юм гин. Бас тамгын зарим төшмдийг зайлуулж, оронд нь ядуу ардуудыг оруулах бололтой. Гэх мэтэр хүмүүс жигжуг гэлцэн. Тамгын газарт болж байгаа энэ бүх үйл явдал дотроос шагдар туслагчийн гинэт хувирсан зан төрх бусдад нэн их гайхш төрүүлэн элдвийн таамаглал гаргахад хүргэжээ. Тэргүүн туслагч ажил төрөлд уургын морь шиг ёлгом, доодостой харьцагтай хайлсан туглах шиг уян болчихлоо гэлцэн. Жин хөсөг гаргаж хүрээ хяагтаас бараа татах, хошууны төвд улаангэр байгуулж суртлын хэрэг явуулах, хувь нийлүүлсэн хоршоонд гишүүн элсүүлэх, эвлэлийн эгнээг өргөтгөх, зарим томхон отог сумдын хуралд өөрийн биеэр сууж айлтгал хийх мэтээс эхлээд оролцохгүй ажил алгуулж өдөр шөнөгүй зүтгэж эхэлжээ. Бүр өнгөрч ирэхдээ Тэнхмийн сургуулийн ажил байдалтай танилцаж, барилгын явцыг шалгаж үзснээр барахгүй ханы нэг модонд хөвд зулж тавьсныг яа. Тэгээд ирчүүдийг дугуурлан суулгаж, өөрөө голдон зогсоод, ардын намын зүтгэлтэн гал булаан хувьсгалчийн дүрээр илтгэл тавьж гарчээ. Тэрээр илтгэлийнхэн ихэнд ийм хэлв. Манай нутгийнхан эрт дээр цагаас мотор орон барилгүй эсгийн гэрт ажид төрсөөр ирсэн байлаа. Гэтэл Чандманы амны эхэнд яагаад гэнэт шинэ байшин босгох болсны учрыг та бүхэн сонссон байх. Уг нь энэ байшинг би өөртөө бариулсан минь яа харахгүй үнэн.
Насны сүлд нар бороонд өмхөрч ялзрахгүй бөөх бат тохилог дулаан савнд сэтгэл амар сууй гэж бодсноос гадна юм бүхэн шинжлэгдэж байгаа болохоор бас би ч гэсэн жаахан өөр байдалд шилж яг шийдсэн хэрэг. Тэгээд энэ юндан арандал хоёртоо үнэх хөлсийн ярьж тохиролцсон байшингаан бариулаад гадуур нь хашаа хадгуулсан байлээ. Гэтэл намайг анхаарахад шинэ байшин маань сансанд хүрсэнгүй. Эхлээд бүр 8 талаар нь нар нэвтэрч 10 өврөгөө салхисэгс нэг мө саранпайл харагдсан. Тэр үед миний улцсан шар нүдийг чөтгөр хэлбэцснээс зайлаагүй. Би нэгэнт тэгж харсан болохоор жаахан чангархаж үн өртгөний буулгах гэж оролдоод ажиллаан хийлгсэн 2 хүнээ гомдоочихсан юм. Харин манай юндан хүний ой тоон доромгүй мэрэгэн ухаан гаргаж энэ байшинг танхимын сургуульд өгнө гэж амласан билээ. Хэрв ашиг хонжоо бодож өөр газарт зарсан бол 40 янчаанаас хэд дахин илүү үн хүргэж чадах л байсан шүү дээ. Бод цагаан сэтгэл атгаг шунлыг хязээд дээлдэг учраас ард түмний гэгэрэл боловсролын хэрэгт чин шударгаар хандаж ийм их хөрөнгө тэнхимд хямдхан үнээр өгчээ. Ингэж шийдсэнд нь миний баярлсныг хэлэх үү? Ёстой магна хагартал баярлсан да. Хөөрч догдолсноос болоод үг хэлж чадаагүй юм. Сургууль соёлын ганц газар маань ийм сайхан орон байртай болж байхад хэнээс баярлах вүлээ? Одоо та нарын босгоод байгаа ханыг харвал миний анх үзсэн тайдалгүй нүд хужирламаар сайхан ордон байна шүү дээ. Орсын баячууд л иймэрхүү байшин суудаг байх. Та бүхэн хошуу хотолд үнэлж баршгүй тус хүргэн гавьяатул бүтээж байна. Хошууны ардын хурал тарсны дараа зав чөлөө гарахтай зэрэг бед та нарыг хөхүүлж шагнана. Харин нэг зүйлийг хэлэхэд энэ хашаа байшинг задалж чандманы эхнээс авчрах хүн хүч унаа хөсөг гаргуулах тухай тамгын газрын тушаалын эхийг дарга багш ловсон гомб зохиогоод надад үзүүлэхэд нь би зөвшөөрөөгүй юм. Үүнд ловсон гомб гомборхож үг яриа тараасан байна мөлий. Тэхэн ч зүүн хэрэг. Албан ажлаа сайн таньдаг хүнээ шинж гэлээгэхэд би бас өөр нэг юм бодож байсан юм. Ард түмнээ алин болгон албадах байлээ. Тэд маань дандаа гойдуулж байдаг хашин морь шар биш шүү дээ. Учир байдлыг ухуулж сайн дураар нь хийлгээд үзнэ байгаа гэж бодсон юм. Миний тэр бодол онсон эсхийг та нарын энэ зүтгэл бэлэхнээ харуулж байна. Үүнийг та бүхэн болгоож үзэх байлаа. Шагдар туслагч сургуулийн ажлын төлөө ингэж халуун сэтгэл гарган доодост уян зөөлөн үг хэлсэн нь ёстой л хар хэрэг цагаан болсон хэрэг байлаа. Гинэн хонгор малчтын олонх нь шагдрын үгэнд уйрах урамших хослон ажилдаа уламж мэрэж эхлэв. Тэр өдөр цагаан гэгээ тасархаас өмнөхөн харчуул ажилласаа буугаад 7 тамгын тогоо дүүрэн шар будаатай шүлнийхэн болохыг хүлээж халуун харцаа чимээ ихтээс хорцгоод суухдаа яриа хөөрөө дэлгэжээ. Тэд ингэж ам өрсөлдөн бурдган гин биш зан, гинэт биш хууч билээ. Яриа хөөрөө голдуу нөгөөх жимээ өдөөж, бусд нь төрж дэмждэг байв. Энэ удаа мөн л жимээ эхэлж ам нээж. Шагдар туслагчийн амнаас алт унахыг анх удаахан үзлээ. Тэр бидэнд ямар шан хайрлах бол доо. Дайд хүнд дайлийн торг дунд хүнд дурдан бус өгчих юм биш байгаа да. Хөрсдөд дэлхийд хүн болж төрснөө харуулж тоодгоор биентэй торг нөмөрч үсэх юмсан. Гэтэл хажууд нь сууж байсан хүн үгийн тасалж. Чимээ минь худал битгий хайлаал. Бэд ямар чиний занг хандах биш. Тэргүүн туслагчийн үг хэлж байхад чи ямар шүү янзтай сууж байлаа. Өсөрсөн шүлсийн залгих гэж байгаа юм шиг л амаа ангаачхаад том нохон хоол гордсон гөлөг шиг гөлөгнөөд л ястай нэг ойгуутмаар харагдсандаг. Гэтэл одоо тэр төшмөлийн нүднээс талд арслан цээж гаргаж яожилж тавлана гинэ. Шагдар туслагч хэдэ яхир хатуу боловч хэлсэн үгэнтэй хүрэн байх шүү. Ер нь иймэрхүү төрхтэй хүн хэлсэндээ заавал хүрдэг зантай байдгийг. Жанчи гэвэл жанчин, шагны гэвэл чи шагна.
Бэднийг дээлийн торгоор гялалахгүй ч гэсэн ам даав атга будаа мэтийг алган дээр тавьж мэд хэлвэ гэж хэлв. Тэгтэл нэг Ахмед настай хүн мэдхгүй юу л болтоо. Муу ах нь шажин төр 2 зүтх хайраал нэг болсон хүнтэй. Суман харуул далба хааж алтай хангаан 13 ам сүвийг хараа салгалгүй сагчиж үдсэн. Хязгаар нутгийг эрэххээр манжамбны заларч ирэхэд дамнуур жуузын морлож хойд хэл хүртэл уулын өндрийг даван усны гүнийг гатлан далмөрнийхөн дайр болтол зүтгэж явсан. Богдын баг хатан цагаан дарыг ан хүрээ хүргэхэд унаа хөсгийн явган хөтөлж ирээн луучин гийхэ наамал улыг цоортол алхачиж үдсэн. Бэрэвэн хитэн шин дугны суур тавихад ховцос хонрынхаан тамтаг болж 2 гуйныхаан сайр болтол чулуу хормоо чичвайсан. Ёрн бэ юмд оролцож явсан хүн шүү. Харин тэглээгээд надад хүртэл болсон юм даанчаалга. Замлал хүлээнүү гэхээс шагнал авах заяа байсангүй гэв. Харчулаа мамандаа шуугилдаж гарлаа. Сахалтай сахалгүй, шүдтэй шүдгүй амнууд энд тэндгүй ангалцсан гэр дотор хонь хурган хийсэн юм шиг болов. Энд ч манжин үйч биш, богдын үйч биш. Өрдөм болволж одоогийн юм зул болж байгаа цаг шүү дээ. Өнгөрсөн хавар богд гэгэнийг таалал болсноос хойш төр улсад ямар их хувиралт болж байгааг та сонсдог биз дээ. Энэ шагтар Жон Вангийн төшмөлч биш, засаг даргын туслагч болсон. Бэдэж эзэн ноён төргөө бариагүй ардын хүүхдэд байшин барьж байна. Тэм учраас хошуу захиргаа биднийг гар хоосон буцаахгүй. 5-3 янчаан өөртлөөд боцволч Тэнгэрийн юг атгалаа л гэсэн үг. Эхнэр минь ямар их баярлах бол гэгэн өдөр тэрч авах л холгүй болон доо. Хошууныхан хишиг хүртээх болдгоо гэж бурхандаа залбираад л унтдаг хэрэгэ. Шарын шинга цагийн аяльт тааруулж чаддаг шагдар мэтийн ийм овсгойтой хүн газар хөрвж галав юулсан ч түшмэл хിവэрэн үлддэг. Би л хойдоо том юм гордохгүйдэг. Нэг хуу бүдүүн гурил өгсөн ч баяртай ганцглаад л буцна. Гэ та нар чи яачихсан улсуу? Өр хүүхдтэй орон байр барих гэж энд ирсэн юм уу? Эсвэл шагнал гордож ирсэн юм уу? Огон шагнал магналын тухай юм зүүдлээж үгүй ирсэн л дээ. Гэтэл шагдар туслагчл санаагүй юм сануулчихлаа. Бүхэн насаараа хүний ажил хөлсөөр хийхдээ мөнгө авч үзээгүй юмсан. Шар цай, ногоон дүнс, өрөөл даав, гурил будаа мэтийг бол бишгүй л авч байла. Харин одоо тэр мөнгө гэдгийг чинь өвөртөлж гялайлгах юм биш байгаа да. Чимэн тэгстүүлдэг юм да. Дөч гартлаа мөнгөнд гар хурч үзээгүй гэх нь үү? Миний гар мөнгөнд хурч үзээгүй нүнэ. Харин та өөрөө мөнгө авч үзсэн хүн байх нэ. Үүсгээр барах уу? Би гүний суурьнд худаг малтаж чулуун хашлах хийж өгөөд бүтэн ямбүг 3 лууттайгаар авч байсан толгой гэж. Тамнэ. Тэр шан харамчны тухай яриагаа орхицгоо. Тэнхимд орсон хүүхдүүд маань бүгдээрээ сайн сайхан байгаасаа гэж залбирцгаа. Энд тэндээс элдвийн юм сонсогдоод байна шүү. Бэрэвэн хийд шавилж байгаад гэр рүүгээ оргож явсан нэг том бандыг бор хурхын даваанд чон барьчихсан гин. Нөгөө чалхаа баяны хүү замдаа мэнд явж гэртээ хөрснө нь яамаа. Борхон сахиус минь. Манай энэ хэд тэрэн шиг бас гэр рүүгэн гүйж золигдох юм биш биз дээ. Яалаа гэжтэй лувсан гом бичээж гавж багш нартай адилхан бишээ. Тэр хязаач шав нараа харгислахгүй. Нөгөө цэрэн гэдэг хар хүн өөрөө хүүхэд юм чинь. Өөрөө хүүхэд болохоор үеийн хэртнээ яаж дарлах вүлээ дээ. Харин сурагчдтайгаа барилдаж харсаар байтал өмдөө урчих нь билээ. Багчуу тэр багштай сайн гэдэг нь жигтэйхэн. Лувсан гомбчин чалхаагийн хүүгийн толгойд шугам буулгачихсан байх шивдэ. Хойсголд засаг хүнээ бийд гар хүрхийг хоригдсон биш билүү? Хууль зөрчиж байгаа хүнийг харгас биш гэхүү? Багш хүн гар хүрхгүйгээр хүүхдийг яаж сургах юм? Дэггүй багчууд номхон тайнагч галзууруулж мэдэн шүү. Олуулаан дарбайд ирэхлээр муу гэрээ буулгачих шахдаг бололтой. Тэр чалхаа баяны хүү нэг охины хазарт нохоон жогорхоо түргсэн гэвэцтэй.
Би хэрэг багш байсан бол тэр хүүхдэд шугам амсуулаа зогсохгүй турсхыг хуулаад хайчих байсан юм. Юундэн чи юунд гэнэ дуугүй болчихвоо. Амрууга мод гудруулсан юм шиг гүлдэж орхидог чинь юу? Бодвол чи ирэх биш нэг юм бясалгаж суугаа байх. Биднийг шаа түшмэл үнэн сэтгэлээсээ магтаж шан хишиг амалв уу? Эсвэл цаасан малгай өмсгөж молиг өнхөлв үү? Чи альва юмны гол алддаггүй хурц хурдан ухаантай шүү дээ. Санаж бодож байгаагаа хэлээд өгөөч гэж нэгэн шаардав. Нөхдийнхөө яриа маргаан дэс оролцсон дүлийдэн боргиж суухтаа юндэн нэрэл дотроо нэг юм бясалгаж байжээ. Цамд гарсан хүн улаан сахиусны баг өмсдөг шиг шагдар туслагч улаан ховсгалчийн баг өмсөний учрыг зарим хүн гадарлаж байгаа бололтой. Энэ хүн одоо болох гэж байгаа хурал сонгуулаар хуучин тушаалдаа үлдэхийн төлөө ингэж байна. Хэрв албанаас халагдлаач гэсэн ногдох ял зэмлэлийг нэмгэлхийн төлөө ийм арга хэрэглэж байна. Шагдрын хуучин албандаа үлдэх хэсгийг хошууны ард та бид нар л шийднэ. Тэр хэрвээ халагдчихвал бид түүнээс шагнал авч чадахгүй болно шүү дээ. Тэм учраас шан хүртгсэн гэж үнэхээр хүсэж байгаа бол шагдрыг түшмэл хിവэр үлдээхийн төлөө санал авах хэрэгтэй. Бид урьдаар санаа бодлоо нийлүүлж явъя. Тэгээд энэ түшмэлийн хуучин эрх дарахын хിവэр байлгахыг хүссэн айлтгал бичиж бүгдээрээ хуаюраан дараад засгийн газрын төлөөний түшмэлд өргөн барья. Шагнал гойрдож шагдрыг тэргүүн туслагчаар үлдээе гэсэн хүсэлтэй хүн гараа өрг санал тоолъё гэж юндэн хэлжээ. Амны зургаар бурж байсан яриан гинэт албаны болж хувирсанд эрчүүд балмагдах шиг болж бие биеийн харцгаав. Нэг ч хүн гар өргсөнгүй. Та нар бүгдээрээ шагдар туслагчийг хошуу захиргаанаас зайлуулах саналтай байгаа юм байна. Тэгэхээр түүнээс шагнал гордох хэрэггүй үсттэй гэж юндэн хэлв. 37 дугаар хэсэг төгсөв.